Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Алтан шагаан нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэн гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг Улсын их хурлын чуулганы 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2026 оны 4 сарын 8-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн болно. Хуулийн төслийг дэд парламент цэгийн захим хуудасд байршуулж, иргэд олон нийтийн санал авч байгаа бөгөөд төсөлтөд холбогдуулан санал ирээгүй байна. Мөн AI дүн шинжилгээний хүний эрхийн дэлгэрэнгүй тайлангаар хуулийн төслийн зохицуулах харилцаа нь эдийн засгийн эрх, хүний иргэний нийтлэг эрх, улс төрийн эрхийн зөрчилгүй гэж дүгнсэн байна. Монгол Улсын их хурлын хамгийн газрын парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээр хөгжлийн томоохон төслүүдийг төсвийн дүрмийн хязгаарлалтаас гадуур санхүүжүүлэх гадаад улсын туршлагын талаарх судалгаа гүйцэтгүүлж, байнгын орооны болон ажлын хэсгийн гишүүдийг мэдээлэл хангаа ажиллалаа. Монгол Улсын их хурлын даргын 2026 оны 74-р захирамжаар гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Алдар Чавтлангаар ахлуулж, Улсын их хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсгээс хуулийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төслийн бүтцэд тавигдах шаардлагын дагуу төслийн зүйлүүдэд гарчиг өгөх, мөн төсөл тусгагдсан зүйлээр зохицуулж байгаа харилцааг бүлэглэх, бүлгийн нэр өгөх, хуулийн төсөлд хөндөгдсөн төслүүдээс сэлб дэд төв түшгэлсэн гэр орооллыг орон сууцчлуулах төслийг хасах, түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан төсөл арга хэмжээний нэрийг өөрчлөх, өөр төсөл нэмж тусгахыг хориглосон заалт болон хуулийн дагаж мөрдөх журмын зохицуулсан бүлэг нэмэх, уг бүлэгт 2026 оны төсвийн жилийн журмыг зохицуулсан бүлэг нэмэх. Мөн уг бүлэгт 2026 оны төсвийн жилийн санхүүжилттэй холбоотой асуудлыг зохицуулах, хуулийг тодорхой хугацаанд дагаж мөрдөх асуудлыг тусгаж, мөн цаашид хөгжлийн банкар дамжуулан хөгжлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг зохицуулсан заалт нэмэх нь зүйтэй гэж санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.